Та нар өнөөдөр ирв. За тавтаа морил гэрээ танилцуулъя. Мэдээж хүн болгонд гэр бүл чухал. Гэр бүлийн амьдрал зөвхөн 4 хоног дунд үргэлжилдэггүй. Өөрийн гэсэн орон зай, эрүүл агаар, цэвэр орчин хамгаас чухал. Улс их орон хөгжихийн хэрээр нийслэл Улаанбаатар хот маань бас төвлөрлөгтэй болж байна. Тэр төвлөрлийг дагаад дуу чимээ, агаарын бохирдол, авто замын төвжирэл зэрэг нийгмийн амьдралд стресс нэмж байгаа маш олон зүйлүүд байна. Тэр бүхнээс бас гэр бүлээ хамгаалахын тулд, холдуулахын тулд энэхүү сонголтыг хийсэн. Хаусанд амьдрахын давуу талуудын нэг бас нэг хамгийн гоё хэсэг нь бол ерөөсөө хувийн орон зай. Хинч алдахгүй. Хүүхдүүд маань аюулгүй орчинд их дураараа тоглох юм сайхан орчин бүрдэж байна. Нэг үгээр хэлэх юм бол их чөлөө гэх юм байна. Чулуутская виллад амьдрахын бас нэг давуу тал бол урд нь би Улаанбаатар хотоос гольф тоглохын тулд 30-аас 40 минут зарцуулж ирдэг байсан бол одоо Чулуутская виллагаас ердөө 5 минут. За манай хотхны хамгийн гоё давуу тал бүх одоо сэтгэл зүрхийг шингээж өгсөн нэг гоё газар болоод ерөөсөө энэ төгөл одоо нийт хотхны маань 80 орчим хувь нь ингээд ногоон төглөөр ингээд модоор ингээд одоо хүрээлэгдэж байна. Тэгээд айл гэр бүл бол одоо өөрсдийн гэсэн юм бяцхан төглийг бий болгох боломжтойгоос гадна одоо энэ одоо түрүү 2 жилийн өмнөхтөө манай гэр бүлийнхний тарьсан мод ингээд яг энэ хэсэгт ингээд байж байгаа. Нэг 5-6 жилийн дараа хэд бол одоо ийм өндөр том бид бүхэнд хүчил төрөлч бэлгэлсэн сайхан том моднууд болно. Зүгээр ингээд эн чинь яриад ингээд агаар үнэр те. Зүгээр л нэг юм гоё байгаль дунд ингээд амьдарч байгаа мэдрэмжийг өгч чадчихна. Тэрүүгээр бол маш их давуу талтай гэж бодож байна. Манай хотхны хамгийн үнцэнтэй зүйл гэх юм бол ерөөсөө л эрүүл аюулгүй орчин. Одоо зөвхөн одоо барилга байшингийнхаа чанарт анхаарахаас гадна бүх энэ одоо хүмүүсийн хэрэгцээ, шаардлага тий бүгдийг ингэж хангасан орчноор бүрдүүлж өгсөнд бол ерөөсөө үнцэн оршиж байгаа. Одоо энэ бүтээн байгуулалтын 80 гаруй хувьд нь 30 гаруй төрлийн одоо 10,000 орчим мод буцаагийг ингэж тарьж ургуулсан. Одоо зөвхөн одоо барилга байшингийн хийслэл чанарт анхаарахаас илүү энд амьдарч байгаа оршин суугчдынхаа эрүүл аюулгүй те цэвэр агаартай байгалийн энэ сайхан үзэсгэлэнт одоо зогссон газарт амьдруулах ийм нөхцөл байдал болцоог ингэж хангаж хийж өгсөн нь одоо миний сэтгэлд бол хамгийн ихээр таалагддаг. Анх Улаанбаатар хотын агаарын бохирдол төгжрэл тэр стресс те чимээ шугнаас зогтож энэхүү хөрөнгө оруулалтыг хийж байла. Гэхдээ одоо ингээд эргээд харахад бол магадгүй ирээдүйн 20, 30, 40, 50 жилийнхаа амьдралыг аз жаргалтайгаар гэр бүлийнхээ хамт өнгөрөх хамгийн зөв хөрөнгө оруулалтыг хийжээ гэдэгтээ өөрөө өөртөө их сэтгэл бахтам сууж байна да.